За Бээжинг хятадын 43 дахь төв академийн магистрат докторантуудын уран бүтээлийн үзэсгэлэн болж байна. Энэ үзэсгэлэнд би 2 дахь жилдээ ирж байна. Энд залуучуудын шинэдэг санаа, зоригтой туршицууд агуулгацсан маш олон уран зураг, баримл, үйлдэл уран бүтээл нэгэн зэрэг дэлгэгдэг. 80-90 оны бас шинэ мянганы залуус нийгмийг хэрхэн харж байг, үзэл бодлоо уран бүтээлөөрөө хэрхэн илэрхийлж байг тодорхой хэмжээнд харж болохоор санагдана. За энэ бүтээлүүд хүний нэг насны амьдралын замналыг хэрэглэгээр нь төлөөлүүлж өрсөн байна. За ингээ хамгийн доор нь улаан өнгө харагдаж байна. Энэ бол хурам хийгээд айлгэр болсныг төлөөлнө. Тэгээд дараа нь тамхи байна. Дараа нь энэ айл хүүхдтэй болоод дараа нь хүүхэд нь сургуульд яваад нэг олон юм шалгалтын сэдвүүдийг хийгээд дамжаад дараа нь энэ гэр бүлийн ээж аав хоёр нь уух юм уу? Нас хаад ирж байгаа энийг харуулж байгаа юм байна. Энэ доор хэсэг нь бол юу гэдэг хөрснөө доор булгацсан хүнээнүүд нь харагдахгүй талыг харуулдаг бол энэ дээр хэсэг нь юу гэдэг хүнээнүүд нь харагддаг ил байдаг хэсгнүүдийг юм аим ахвайн юм нэг аим ахвайн сайхан байгаа ч юм уу хүнээнүүд нь ингэж харагдаж байна. Энэ дээр байж байгаа шаар нь юу төлөөлж их юм гэсээр ийм нэг гэр бүлөөс нэг хавхан төрж мэдлэн тэгээд энэ хийд бөмбөгнүүд нь хав хүний өргөчлөө. Тэгэд ийм нэг хав хүний өргөчлөөний доор бол нэг гэр бүлийн үүсэл хөгжил амьдрал нарийн бүх явцуудыг зөвөрлсөн байна та. Тэгээ хүний нүдэнд бол ингээд тайван харагдаж байгаа ийм нэг аим ахвайн юм нэг орчин. Гэхдээ доор нь маш олон гэр бүлийн жижиг сажиг учруудаас эхлээд түүхэн явцууд бүхний хадгалсан байдаг. Тэгэхээр энэ бүтээл бас өнөө жил хятадын дөрвөлт урлагийн академийн энэ магистрат докторантуудын бүтээлийн үзэсгэлэнд маш их олонний анхаарлыг татаж байгаа юм байна. Тэгэхээр энэ бүтээлээс бас хүний амьдрал нэг иймэрхүү нүд ирэмхийн зур өнгөрж одог гэсэн иймэрхүү бодлоодаас төрөгдөж байна. Сайн байцгаана уу? Намайг Дүнфанши гэдэг. Хотод төрсөн. Аав ээж маань Өвөр Монголын Жирэм аймгаар нутагтай. Та Монгол үндэстэн үү? Тийм ээ, би Монгол үндэстэн. Үзэсгэлэнд орж ирэнгүүт анзаарсан энэ бүтээл монголчуудтай холбоотой байх гэж бодсон. Бүтээлээ монголоор нэрлсэн. Улаан нялх. Орчин буугийн зан үйлдэх нэр үг л дээ. Надад энэ үг өөртөө нэг тийм хүнийг ангаах, эдгээх чанар агуулсан юм шиг санагддаг. Би хорчин нутагт урт хугацаа хорчин боо судлаж амьдарсан. Өдөр бүр нэг буугийнхөөс нөгөө буугинд очино. Тэд зарим араадаа бөөлнө. 2 жил яг ингэж амьдарсан. Тийм амьдрал надад нэг тийм докторгүй, тайван бус мэдрэмж төрүүлсэн. Нүүдэлчдийн амьдрал мэт. Энэ бүтээлийг хийж байхдаа би тэр таагүй мэдрэмжээ орхиж, эдгэрч байх шиг санагдсан шүү. Жишээ нь энэ олон хүний толгой шууд харахаар хүнд хүчтэй гэмээр мэдрэмж төрүүлнэ. Харин жаахан холоос харах юм бол суур нь улаан өнгөтэй байгаа биз? Дээрх хэсгийг нь та хүний толгойн ургаж байгаа гэзэг гэж ойлгож болно. Гэхдээ сая ургаж байгаа шууны өдтэй их төстэй. Энэ бол гэртээ төстэй. Материалууд нь болохоор тоосго, загас барих саваа, майхны шон. Гэр барилгын материалын төлөөлөл байгаа юм аа. Бас овооны хэлбэртэй. Овоо бол сахиуснуудын бууж ирдэг гэр гэхүү дээ. За ийм гэрийн бүтэц бас дотор нь байгаа хачирхалтай зүйлс дахиад л нөгөө санаагаан илэрхийлж байгаа юм аа. Танд уран бүтээлийн амжилт хүсье. Баярлалаа танд.